Та санал зөрөлдөөнтэй хоёр хүнийг эвлэрүүлж зуучлах боллоо. Тэд нэг бялуутай ирээд бидэнд хувааж өгөөч гэж. Та ихэнхдээ яадаг вэ гэхээр эвлэрүүлэн зуучлагчийн хувьд тэдэнд бялууг хувааж өгдөг. Хуваасан бол тэд итгэхгүй. Таныг шудраг хуваагаагүй гэж бодно. Нөгөө хүнд эхийг надад багыг өгсөн гэж чичлэх болно. Ийм байдал хизээд байх болно. Би бол нэг нь хуваагаад нөгөө нь алийг авахаас сонгоо гэх байсан. Хувааж байгаа нь маш хянамгай байж зөв хуваана. Шудраг байна. Зөрчилтэй хүмүүс асуудалтай эрдгээс биш шийдлийн талаар боддоггүй. Асуудлаа хэлээд ирэхэд нь энэ асуудалд ямар шийдэл хүсэж байгааг нь би асуудаг. Өөрийн асуудлынхаа шийдэлтэй хамт ирээрэй гэж хэлдэг. Хоёр тал өөрийн шийдэлтэй ирэхэд би хоёр талын асуудлыг биш харин шийдлийг нь ярилцаж чаддаг.